Оройн төгрөгийн хөмсгчтэй ам нэвэл зочны ярилцлага эхэлж байна. Энэ удаад бид байгаль орчин аялал жуулчны сайд Цэранбаттай уулзж ярилцж байна. Тэгэхээр сүүлийн үед ер нь одоо энэ туул голыг тойрсон ялангуяа энэ туул голын иргэд дээрх үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг цуцлсан гэж байгаа боловч яг бодит байдал дээр очиад үзэхээр ингээд үйл ажиллагаа явуулж байгааг хэвээрээ байна гэсэн юм хэл ам саяхан одоо чуулган дээр Банга орон дээр яригдсан энэ асуудал дээр та сайдын хувьд ер нь ямар мэдээлэлтэй? Цуцлсан боловч гэдэг дээр бид нэг юм ойлгох хэрэгтэй болчиход байгаа юм да. Юу гэхээр Монгол улсын одоо мөрдөгч байгаа хуулиар тухайн шатны засаг дарга нь нутаг дэвсгэр дээрээ төрийг одоо төлөөлнө гэсэн заалт байгаа. За. Нөхцөл байдал маань. За байгаль орчин аялал жуулчлалын яам дээр нь туул голын сав газрын захиргаатууд болвол одоо 13 оноос хойш энэ туул голын дагуу байгаа одоо түгээмэл тархастай ашигч нолтууд болон бусад одоо ашигч нолтууд олборлож байгаа аж ахуйн нэгжтэйг одоо ингээд шаардлага тавиад цуслах талаар явж байсан. Цуцалдаг эрх мэдэл маань засаг дарга уул уурхай хөндүүлдэр яам одоогийнхоор ашигт алтмын газар байгаа лиценз байна. Тэгэд байгаль орчны сайдд яагаад байдгүй юм? Гол асуудал тийм бол бид нар бол хуулийн дагуу одоо цуслах ийм нөхцөл хангасан одоо усны онцгой энгийн болон онцгой бүсийн ийм хязгаарлалтууд байгаа энийг чөлөөлж өгнө гэдгийг явуулдаг. Одоо яг өөрөөр хэлбэл яагаад байдгүй дээр одоо бид нар хуулийн төсөл өргөн барих гэж байна. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лиценз бусад юм олгохдоо байгаль орчин аялал жуулчлалын яамнаас санал буй аль биесээр зөвшөөрөл авахгүйгээр орон нутгийн засаг захиргааны одоо санал хүсэлт иргэдийн хүсэлтийн дагуу олгодог газар нь кадастрын газарт олгогчод гол нөхцөл. Дээр нь төвлөрлийг сааруулна гэд бүх одоо хариуцлагатай эрх мэдлүүдийг ингээд олон газар хувааж өгчдөг. Асуудал болохоор хин нэгэн өөр байгууллагыг буруутан болгодог. Энэ тогтолцооноос л бид одоо хурдан одоо салж өөрчлөх хэрэгтэй байгаа. Би одоо таныг л лоббид автаад энэ туул голын иргэд дагуу энэ хайрга дайрга холборлдог компаниудад л зөвшөөрлийн нууцаар өгчөө гэж хардаад байсан чинь яг цаанаа бол энэ уул уурхай ашигт мэлбэлийн газрын үйл ажиллагаатай холбоотой болж таарч байна. Үйл ажиллагаа явуулаад одоо байгаль орчин нөхөн сэргээлт менежментийн төлөвлөгөөгөө батлуулъя гэхээр манай мэргэжилтийн одоо шинжээчнэр дүгнэлтээ гаргаж тэр нь зөв буруу гэдгээ баталдаг. За батлагдсны дагуу үйл ажиллагаагаа одоо явуулах ёстой нь бол тухайн аж ахуйн нэгж хуулийн этгээдийн үүрэг. Тэгэхээр одоо ард иргэдийн дунд байгаа нь байгаль орчин аялал жуулчлалын яам байгальтай холбоотой бүхэл юмны зөвшөөрлийг нь өгдөг, авдаг гэдэг ойлголт байгаа даа. Гэтэл яг энэ хууль эрх зүйнгийн хувьд бол сая миний хэлсэн одоо харьяалсан байгууллага нь лицензийг аль биесээр өгдөг. Цуслах саналыг бид явуулдаг. Бидний саналыг бас тухайн албан тушаалт нь одоо хуулийн дагуу юм байна, үгүй юм байна гэдэг шийдвэр гарах эрх нь тухайн лиценз олгогч байгууллагын эрх мэдлийн асуудал болчихдог. За яг хуу хайрга дайрга олборлож байгаа компаниудыг зэгслээд эхэлчлээ гэж бодоход тэр голын эрэг дагуу суурьшлийн бус бий болоод байна л да. Одоо дүүргийн засаг дарга мөн эсвэл нийслэлийн засаг дарга нар бол нэг ч зөвшөөрөл өгөхгүй байгаа. Би бол байгаль орчны сайд нарт их асуудал байна гэж хардаад байна шүү дээ. Туул гол дагуу одоо бидний яаж Улаанбаатар хотын дагуу богдуул тойрсон эсвэтэр байгаль орчин аялал жуулчлалын яам Сонсголонгийн гүүрнээс нааша бишээ Ярамгийн гүүр шинэ баригдсан гүүрнээс одоо Баян зүсгийн гүүр хоорондох тэр урт талынхаа хэсгээр байгаль орчин аялал жуулчлалын яамны одоо сайдын бүрийн хүрээнд газар олгогдоод явж байсан. Голын урт талын хэсгийг танаа яам харагдаж байгаа. Ард талын хэсэг нь нийслэлийн хотынх жишээлбэл. За голын урд баригдаж байгаа барилгууд танаа яамтай холбоотой гэхээр богдуул орчмын барилгууд өгвөл танаа яамны асуудал болж таарлаа тийм үү? Тэгэхээр таныг сайд болохоос өмнө л одоо энэ богдуул чинь одоо суурьшлийн бүс болчиход байна шүү дээ. Дархан цаастай газар байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр үеийн одоо байгаль орчны сайд нар ер нь өөрсдөө байгалаа хамгаалах биш одоо нэг чонд хонь хадгалуулна гэдэг шиг юм болчихоо гэж хараад байгаа юм. За тэр үе алдаа байгаа хөө. Одоо би болоод ирсэн. Одоо яг Цэранбат гэж хүн одоо сайдаар томилогдсноос хойш богдуулын газар нэмэгдээгүй. Хасагдаагүй. Үед байсан газар нутгийн хэмжээ нь бол байгаа. Нэмж та зөвшөөрлөө өгсөн үү? За нэмж зөвшөөрлийн хувьд шүүхийн шийдвэрээр туслагдсан одоо асуудлууд гарч ирсэн. За нэгдүгээрт одоо аж ахуйн нэгжүүдийн өмнөх маргаанууд гэсэн үг. За хоёрдугаарт одоо буруу зөрүү төлөвлөлтүүдийг гаргасан алдаа бол байгаа. Энийг засч байна. Жишээлбэл яаж ажил авсноос хойш нийт Ярамг богдууланд одоо нийтийн эзэмшлийн замтлагыг чөлөөлж байгаа. Надаас өмнө олгогдсон учраас би одоо тэрэн дээр одоо цуцлахаа шүүхтэр очоо маргаан шүүхтэр унаад байгаа учраас дундын эзэмшлийнхээ замтлагаа гаргаж өгөө. Гинт галт төмөр гарах ч юм уу хин нэгний бие муудахад одоо төрөөс үзүүлэх үйлчлэгээ шуурхаа очих ёстой гэдэг хуулийн заалтын дагуу дундын эзэмшлийн зам талбайных нь одоо
газруудын хасахын хасаад зарим дундыг нь цуслаад ингээд зэгслэл гэж бодож байгаа. Мөнгөтэй компаниуд бол одоо нөгөө нэг шүүгчдэг лоббидод ч юм уу бас өөрсдөд ашигтай шийдвэр гаргуулад байгаа анзаарэгддэг л та. Тэгэхээр танаа яамны хувьд одоо ингээд төсвөөс одоо шүүхтэр одоо өмгөөлөгч авах зардал ч гэдэг юм уу энэ зарлыг тусгахгүй учраас бас магадгүй яам бас ялагдах магадлал ихтэй юу? Энэ яам газартай холбоотой юм дээр ингээд ялагдаад байна шүү. Тэгээд сүүлийн би улсын ерөнхий прокурорын газрынхандаа бол албан бичгтээ хүсэл тавьсан байгаа. Үндсэн хууль заасан төрийн өмнөөс одоо шүүн таслах үйл ажиллагаанд оролцох эрхээ энэ одоо манай яамны харьяаны газрууд дээр одоо асуудлууд дээр оролцож өгөөч гэдэгт хүсэл тавьсан явж байгаа. За. Тэгэхээр танд жишээлбэл одоо ингээд би аялал жуулчлалын одоо ингээд гоё бааз байгуулах гэсэн юм аа гэж богдуулын орчим тэгээд нэг цайхан зураг бариад ирэхээр та за яг итгээд ингээд зөвшөөрөл өгчдөг. Гэтэл одоо яг үүндээ таны тэр өгсөн зөвшөөрлийг эсэргээр ашиглаад одоо орон сууц ч гэдэг юм уу тийм одоо нөгөө өөр ингээд зориултаар ингээд барьчингууд та эргээд тэр зөвшөөрлөө цуцлах эрх байгаа юу? Одоо ингээд ямар нэгэн хариуцлага тооцох ядаж буцаагаад нураалгах эрх байгаа юу? Цуцлаад явсан шүү. Зарим дээр одоо энэ зүйл заалтын дагуу хуулийн дагуу энэ одоо ингэж цуцлсан буруу гэсэн шийд гарч байгаа. За. Нэгдүгээрт. За нөхцөл өөрөө чи хэлээд байгаа тусгай хамгаалттай газар нутгуулгаар дархан заазд газар учраас энд аялал жуулчлал гэдэг заалт угаасаа байхгүй байгаа. Одоогийн мөрдөгч байгаа хуулиар. За тэгээд ягаад сайд нар одоо зөвшөөрөл өгсөн байж таарах. Одоо байгалийн цогцлол газар нөөц газрын статусанд одоо мөрдөгдгийн дагуу аялал жуулчлах гэдэг үг өгдсөн. Би одоо сайд болсноос хойш нэг ч аялал жуулчлалын гэдэг үгээр одоо шийдэл гаргаагүй. Зөвхөн амрах, отоглох цэг гэж хуульд заасан үндслээр нь одоо тушаалаа гаргаж байгаа. Одоо ард иргэдийн дунд нийтлэг юу гэхээр бүгд юм аялал жуулчлал гэхээр одоо бүхэл статусанд байх ёстой юм шиг яригадаад байгаа. Өөрөөр хэлээд байгаа өмнө нь болж ирсэн юм яагаад чи болохгүй? Яагаад чи том бүтээн байгуулалт хийж байгаа бизнес эрхлэгч нарыгаа одоо дарамтлаад байгаа гэдэг юм сүлээ төрийн бус байгууллагаар дамжиж бизнес эрхлэгчид маань над руу үгээ дайж байгаа. Гэхдээ би хэлж байгаа нь би та нарын хүсэлтэн дагуу гарсан шийдвэр чинь хуулийн дагуу байна гэдгийг шалгаж байгаа. Гол нөхцөл. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль дээр тусгай бүс байгуулах гэдэг зүйл заалт байгаа. Тэрийг хэрэгжүүлээд явъя. Тэгээд одоо баригдсан байгаа барилгууд дээр татвар тогтооё гэж байгаа. Үүсэ. Одоо энэ богдуулын орчинд барилга барьсан. Одоо нэг том хороод барьж байгаа шүү дээ. Тэрэн дээр бүгд цаашдаа татвартай болно, илүү их мөнгө төлнө. Цаашд энэ бүсэд барилгажуулахыг тэгж эдийн засгийн аргаар зогсоохгүй бол буцаагаад нураа ихэд бид өнөөдөр нэг 3 давхар байшингийн нураах ажил дээр гарсан зардлаа буруутай этгээдээс нь аавна гэ 3 жил ингээ шүүхтгэхээр бидний одоо юу гэдэг төр барьж байгаа бодлого барьж байгаа хугацаа маань 4 жил. Үндсээ одоо хуулиараа амжихгүй бодит нөхцөл. Тийм учраас үеийн үед өмнө нь болж байсан юм а энэ одоо болно гэдэг хандлагаар би энэ хуурч одоо би энэ одоо нэг талтай зүвтгэж явсараад энэ хүндрэлд энд бид нар өөрсдөө бий болгосон. За тэгэхээр богдуулын орчимд одоо барилга барьсан компаниуд бол бусдаас илүү татвар төлөх нэ гэж ойлголоо. Тэгэхээр үйл хөдлөлгөөний татвар их удаа яг ямар шин татвар бий болох юм уу? Тусгай хамгаалалтын газрын нутгийн тухай хуулиар би одоо тэрийг одоо хэлэлцүүлгээ хийгээд саналуудаа аваад явж байна. Тэг чи хуулиар тогтоо шүү дээ. Хуулиар тогтооно. Зөв юмн дээр бүгд нэг зөв байр суурьтай байхгүй бол болж байсан болдгийн гэсээр хагаад бид 20 жил энэ чойжноос гарч чадахгүй байна. Хот маань ямар хүндрэлтэй болсноо бид өөрсдөө мэдчихэж байгаа. Адгийн наатал нь богдуул руу алхахдаг эрүүл мэндийн ихээр дунд нь байгаа тэр аж ахуйн нэгж одоо газрыг бид цуцалж байгаа. Тэр нөгөө гэр бол олон жил боллоо та нийтийн эзэмшилт юм хийсэнгүй. Би сайд болсноос хойш тэнд оюун хорол сайдын одоо эхлүүлсэн авц зогсоол дууссан. Тэрний хажууд би 0 барих гэж шүүхт тэр аж ахуйн нэгжтэй би жил хагас боллоо. Одоо тийм байна. Одоо бүр 0 барих газар шаардлагагүй газар Монгол улсын одоо хариуцсан сайд нь гаргаж өгөхээр тухайн аж ахуйн нэг шүүхт өгдөг. Шүүх нь яамны буруу гэдэг юм гаргаад бид үдий зэрэг төрс. Энэ бол бидний бодит үнэ. Энийг та ч өөрөө тусгай хамгаалалттай газар одоо Миний өмнө олгогдсон сайдын зөвшөөрөл олгосон газрыг бид халдын цуцлаад энд юм барья гэхээр шүүх эн чинь буруу гэдэг асуудал руу очиж байгаа бодит байна. Тэгэхээр ерөн зүгээр нийтийн эрх ашигын үүднэс гэдэг одоо тийм хуулийн бас нэг зохицуулалт хэрэгтэй болов уу гэж би анзаараад байна. Үндсэн хууль дээр тэгж харуул заалтууд байгаа. Тийм. Тэгээ яг ингээд шүүх шийдвэр гаргаж байгаа учраас би бол яг тэр энийг мэдэхгүй байна. За бага богны ам дээр би бас газар цуцлсан. Нийтийн эзэмшилт
одоо нийслэл хотын нэг амралт зүйлийн өвлийн спортын асуудлаар энийг шийдэ гэдэг ингээд газрын цуцлсан шүүгтэр бас маргаа үүссэн гэх мэтлэн юмнууд байгаа богдуулдаг. Тэгэхээр энэ одоо гол усны одоо ингээд сав газарт ингээд алтны компаниудын лиценз өгөөл тэд нар ингээд одоо ой модыг тайраал ингээд гол усыг ингээд бүр улаанаар нь эргэлдүүлтэл бохирдуулаад байхтал ингээд харсаар байхад ингээд байгаль орчны яам юу ч хийхгүй харагдаад байх юм да. Танаа яам энэ дээр тэгэл одоо өөрөө чи өгөн дээр хэлэхдээ юу ч хийхгүй биш л дээ. Нэгтэлтэй шаардлага тавьж байгаа. Яг одоо ингээд газар дээр миний түрүү хэлсэн хайгуулын болон ашиглалтын лицензийг өгөхөд уул уурхай хүнд үйлдвэрийн яам, байгаль орчны яам хэрвээ энэ тэнцүү эрх мэдэлтэй байсан бол үйлдэл гарах болгон цуцлана. Байгаль орчны яам төлөвлөгөө баталж ийн гэдэг маань тэр байгууллага аж ахуйн нэгж хууль зөрчинө гэсэн үг биш. Байгаль орчны байцаагч тодорхой эрхэнд байгаа үсттэй юм ч дээ. Бага тавиад шатшаатанда одоо асуудлаа тавиад бид нар торгуул шийдвэрээ тавиад саналаа гаргаад явдаг. Цуслаг эрх нь хэлж шít олгосон газрынхаа хүнд байдаг юм аа хөлс ашиг. Наад хяналтын систем чи угаасаа гажицсан биш үү? Мэдээж уул уурхай яам өгсөн зөвшөөрлийнхаа хойноос ингээд нэг хянаад яваад ах одоо бас сонирхолж байхгүй. Тодорхой хэмжээгээр ашиг сонирхлын гэдэг юм ямар нэг хэмжээгээр салбарын ингээд нэг одоо нэг лобби ногоос ч юм уу болоод ингээд хяналт тавьсан ч гэсэн тултууд авна шүү дээ. Салбарынхнаас биш төрийн албаа агч тунд алдаа төрийн албаа агч байгаа юу? Байгаа. Тий. Буруутай хүн байгаа юу? Байгаа. Гэхдээ юунаас болж ийнэ гэдэг бид ойлгох хэрэгтэй. Дандаа хуулийн этгээд өөрсдөө Монгол улсын хуулийг биелүүлж энэ салбарт үйл ажиллагаа явуулна гэж бүх төрлийн лиценз авчаад тэрийг л биелүүлэхгүй ба. Тэр аж ахуйн нэгжүүдтэй л иргэн сурвалжилж хариуцлага тооцох хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээгээр 24300 орчим га газар уул уурхаан улмаас эвдэрсэн газар бодит юм. 9300 орхигдсон, эзэнгүү орхигдсон газрыг бид одоо нөхөн сэргээх гээл ингээл одоо төсөл хөтөлбөр гээл ингээл гуугал явж байна. 9300 одоо тийм одоо ухсан орхисон ийм талбай байна. 9300 га талбай. Тэгэхээр эзэнгүү хаягдсан шүү дээ. Орхигдсангүй юу? Эвдэрсэн гэх юм бол 24300 мянган га. За энэ орхигдсон га газрыг одоо нөхөн сэргээхийн тулд одоо танаа яамнаас мөнгө гаргах уу? Эсвэл одоо тэр нөгөө хэргийн эзэн хүмүүсийг хайж олж одоо тэдрээр одоо нөхөн сэргээх үү гэдэг асуудал байна л да. Тэр л одоо хамгийн хүндрэлтэй хэсэг байна. Шүүхтэр бид нар холбогдож аж ахуйн нэгжүүдийг өгж байна. Шүүхийн процессын маргаан бас одоо байгаль орчны эсрэг гэмтэргүүдээр удаж байна. Гэсэн идэж агш дэвшил гарч байна. За одоо манай байгаль орчны гэмтэргийг одоо мөрдөх хэсэгтэйгээ цагдаагийн газрын хилцтэйгээ бас хамтраад ажиллаад явж байна. Бид нар маань бас нэг үлрэл тутам наттай уулзч мэдээлэл өгдөө. Ийм гэмтэргүүдээр бид ийм одоо ажиллагаа хийгдэж байна. Энэ дээр ийм байна. За зарим нэг одоо жишээ нь том алдартай болсон шинтэй холбоотой хэрэг прокурор дээр ингээ буцаагдаад энэ шүүхтэр дахин юм хүндрэл гараад явц удаад шүү таваас анхаараарай гэх мэтлэнгээр уулзж байгаа явж байгаа бас харьцангуй. Тэгэхээр бол би миний саналаар бол одоо та хуулийн төсөл өргөн бариад эрхийн надад цуслах эрхийн надад өгчөөч гэж та хэлж бодгоо. Би өөрөө ялаа дараа нь өөр юм чинь тэгэл явж байна. Тийм учраас надад бас хариуцлагын өгөөд надад эрх мэдлийн олигтойгоо өгөөдгөөч гэд та хуулийн санал болдго юм уу? Тэгэл одоо тэн дээр өргөн барих гэл бэлдээл төлөвлөлийг тодруулгуудаа аваад явж байгаа. Одоо энэ намрын чуулганаар бол оруулахад бэлэн болж байгаа. Ямар ч гэсэн өргөн барьчих бахал гэж бодож байна. Их хурлаар дэмжигдэх магадлал байгаа бах тийм үү? Магадгүй гэхдээ уул уурхайн компаниудтай их хурлын гишүүд бол бас дэмжихгүй байх магадлал байгаа юм байна да. Би тэгээд шүү дээ. Тэр үндсэн үйл ажиллагааг би зогсоё гэв шүү дээ. Хуулийн дагуу үйл ажиллагаа хий. Орчин үеийн байгаль дэлтэй технологи нэвтрүүл. Тэгээд ашигла. Би сайд болсноос хойш өгсөн үүрэг дагуу өгөхөөр мэрэгжлийн шинжээч нар шүү дээ. Нэгдүгээр байгаль дэлтэй авах хэрэгтэй. Хоёрдугаар хариуцлага эзэнтэй авах хэрэгтэй. Гуравдугаар орон нутгийн иргэдийн тавьж байгаа шаардлагыг хэр биелүүлсэн байна. Тавьж байгаа шаардлага нь хуулийн дагуу байна уу гэсэн дүгнэлтийг илүү анхаараарай л гэж. Яагаад бүрэн энэ дэмжиж байгаа вэ гэхээр ордыг бүрэн ашиглаа. Байгаа юм бол байгаа юм бүрэн аваад яг нөхөн сэргээлт бүх юм ном журмын дагуу хийгээд өгч. Ингэж чадахгүй бол бүх лицензийг чинь бид цуслуулахын төлөө явнаа. Өнөөдөр бидний 19 дэх зууны зовлон гэдэг. Тэгээд цуцлуулах таны саналыг бол одоо хүлээж авах боломж нь байгаа юм уу? Ашиг нөхцөл кадастрын газар. Зарим нь авч байгаа. Таны саналаар лиценз аваад талбайг нь хассан байна. Байж гэнэ. Багч гисэн юмнууд явж байгаа өөрчлөлтүүд. Өөрөөр хэлбэл одоо гол уснаас хэр ойрхон модноос хэр ойрхон байна. Тэр хуулийн дагуу тэр заалтын талбайг лицензээс нь хасж байгаа. Тэр нь зарим нэг одоо аж ахуйн нэгжийг цуслагдаад явж байгаа. Урт нэртэй хуулиараа бол одоо тэнд бол огт төрөөсө лиценз олгохдохгүй байх хэрэгтэй баймар байхгүй. Энэ хууль урт нэртэй хууль гарснаас хойш олгогдсон юм зөвхөндөө баг байхгүй.
Тийм үү? Яг тэр Тэрнээс хууль тийм их гарахаас өмнө олон лиценз олгогдсон байхгүй. Одоо чи ашиглалтын 1600 орчим лиценз байгаа. Дээр нь одоо хайгуулын 1400 380 орчим байна ийм лицензүүд байгаа юм. За. Тэр чинь нөгөө ингээл нөхөн төлбөрийн асуудал гараал унаал ингээл тухайн аж ахуйн нэгж одоо төрийнхэнч за энэ дээр юм учраас ингээл аль болох үйл ажиллагааг эхлүүлэхгүй чиглэлд нь барьж байгаа. Тэгэхээр ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль сая батлагдлаа. Энэ хуулийг батлах гэж гишүүд нэлээд бөөм болж ижлаа гэж батлаа. Гэхдээ энэ хуулийг одоо 6 жил хэрэгжиж чадахгүй байсаар хагаад өөрчлөх гэж оруулж ирэхтэй. Одоо нөгөө төлбөрийг бүр багасгаад 50% багасгаад оруулж ирлээ гэсэн юм хардлага байна л да. Тэгэхээр уул уурхайн компаниудын лобби давтчихвоо их хурал гэсэн юм хардлага байна. За бидний хардл тэрээс итэрчээд байгаа манай нийгмийн бодит байна. Болохоо байчаад аргагүй хүнд хардж шээ. Хардж байгаа. Гэхдээ хинийхээ үгийг сонсох вэ гэдэг дээр бид нэг ойлголтод очих хэвээр. Яг мэрэгжлийн үнийхээ үгийг сонсдог болно. Яг энэ дээр яагаад 50% бууруулсан бэ гэхээр бид хит их өндөр мөнгө төлчгөөр бүх юм зогсчдаг гэдэг сэтгэлээс бид салах хэрэгтэй болчихдог. Төлбөрийг. Уул нь өндөр л байх ёстой үү? Өндөр байх ёстой. Гэтэл өндөр тавьчихаар одоо өмнө нь яагаад мөрдөгдөв гэхээр эдийн засаг хүндрэлтэй болсон. Ийм учраас одоо эдийн засаг сэрэгтэл хоошлуулъя гэж одоо өмнөх одоо засгийн газар шийдвэрээ гаргасан. Тэр журам батлах ёстой. За тэрийг судалж үзээд би одоо ажиллаа аваад манай өмнө ч өргөн барьсан байсан бид нар ямар өөрчлөлт хийсэн. За тийм болвол нийтлэг суур төлдөг төвшөнд нь аваачаа мөнгө. Тэртээ тэргүй хэрглэж байгаа юм бол бохирдуулж байгаа юм бол ил тод тодорхой төвшөнд бага мөнгө төлөөд бохирдуулдаг болгоё. Тэгэхгүй бол нууж бохирдуулсныг нь дараа нөхөн сэргээх гэж байгалаа хэвийн байдалд нь орох гэж илүү их зардал гараад байгаа учраас энэ төвшөнд нь аваачаа гэж буулгасан дээр нэг 200 заалтан дээр одоо зарим нэг төрийн бус байгууллага тийм сенсацтай мэдээлэл бусдад түгээсэн юм нэгдүгээр. Тэгэхээр бууруулсан төвшин маань тогтмол бохирдуулж байгаа стандартын төвшөнд одоо бохирдуулахад нэг мөнгө тавья. Стандартаас хэтэрсэн үзүүлэлт болгоноор төлбөрийг нь одоо бид нар 20 дахин нэмэгдүүлсэн зүйл заалт байгаа юм. Нэмэгдүүлсэн лимит. Өөрөөр хэлбэл одоо хэр хэмжээгээр бохирдуулсан тэр хэмжээгээр л төлнө. Татвар төлөх хэрэгтэй гэсэн. Түүнээс биш их бохирдуулж байгаа хүнээс болж тэд нар бага төлөөд бага бохирдуулж байгаа хүмүүсийн төлбөр нэмэгдэх ёсгүй л гэсэн концепц барьсан нэгдүгээр ус бохирдуулсан дээр. За дээр нь цаашид энэ ус бохирдуулсан нөхөн төлбөрөөс олох тэр төлбөрийн орлогын 50% нь би цэвэрлэх байгууламжийг одоо үйл ажиллагаа явуулж байгаа төр хувийн хвшлийн цэвэрлэх байгууламжид татаас өгнө л гэж. За. Ингэж хуулиар баталгаажуулж өгч байгаа. Түүнээс зүгээр батлаад хайчихгүй. Одоо ингээд энэ цэвэрлэх байгууламжийг тодорхой хэмжээгээр мэдээж татаастай л ажиллаж байгаа шүү дээ. Гэхдээ тэр татаас дээр нэмж өгнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоо нөгөө нэг бохирыг одоо Улаанбаатар хот биш төв сүрэн газар байгаа бохирыг цэвэрлэж байгальд нийлүүлэх стандарт, нэгдсэн шүлжээнд нийлүүлэх стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа тэр байгууллагуудыг л дэмжиж санхүүгийн өсвөрийн баталгаа болгож байгаа энэ хуулийн маань заалт. Тэгтэл ерөн зүгээр яг 50%-аар бууруулчихаар нөгөө уул уурхайн компаниудад л их ашигтай л тусаад байна гэж хардаад байгаа юм л да. Өөрөөр хэлбэл тэд нар чинь бас ингээд магадгүй ихсэх бах уу? Ихсэх байх гэж. Яг таны хэлээд байгаа түрүү 20 дахин их одоо авах тийм заалт байгаа гэж байгаа боловч тэр чинь яг тийм тухайн тохиолдолоос биш тэр болгон одоо тэгж тэр хэмжээгээр төлбөр аваад тах хүсэл байх. Хэрэглээ маань бид ингэж байгаа бох миний саялдгаар ахуйн хэрэглээ гэж байна. За энэ дээр нэг нэмэгдэлт байхгүй. Үйлдвэрлэлийн хэрэглээ гэж байна. Уул уурхай хэрэглээ гэж байна бодит нөхцлүүд. Тэгэд энэ хилцүүлэг дээр усныхан байгаа манай. Барилгаатай байгуулалтын ариутгах татварынхаа орсон, арь шидний үйлдвэрийнхээ орсон. Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрийн наамныхан бас оролцсон энэ нөхцлүүд дээр. Энэ нийтлгүүдгүүд бидэнд тулгараад байгаа юм юу юм? Сүүлийн 20 жил ус яага бохирцсон санхүүжил. Цаг тухайд нь шинжилгээ хийж чаддаг. Харьгаа гэж бид нар одоо 20 жил ярьж шít. Харьгаа зөвлөгөө авах. Яг хідэн төгрөг өгөөд яг цогцоор нь шийдсэн юм баг. Яриад дутуу ихлээл хаяал, дутуу ихлээл хаяал яваад. Тэгэх юм бол харьгаа шиг зөвлөх байгууламж байгуулах аж ахуйн нэгжүүд цаашид ус бохирдуулсан нөхөн төлбөрөөс олсон орлогын 50%-аас нь дэмжлэг авах юм байна гэдэг хуулиар баталгаажсан учраас илүү хин нэгэн аж ахуйн нэгжийн талд гэхээсээ илүү ирээдүйн хойчид Монгол улсын усыг цэвэрхэн байлгаж үлдээх гэдэг энэ концепц дээр нэгдэж байгаа. Тийм учраас тэгэхээр ямар ч сан 6 жил хэрэгжиж чадахгүй байсан одоо асуудлыг бол хэрэгжүүлэх одоо тийм алхам хийсэн гэж өмөрөх гээд байна да. За яг хэрэгжих болтгоо л гэж бодохоос одоо өнгөрсөн хугацаанд одоо энэ дээр өөрөө чи хийж байгаа нэг ч төгрөгийн орлого авч байгаагүй юм байл шүү дээ тий. Авч байгаагүй. Нэг төгрөг тэгтэл өндөр байсан гэж бага байсан гэж хэлээд байгаа. Аж ахуйн нэгжийн тооцоолын харахаар их байсан гэдэг юм руу ороод ингээд бид нар нөгөө хэлээд шүү дээ. Моделийн нэг хэсэг дээр нь маргаад байгаа байхгүй юу. Гэтэл үнэхээр чинь том машин 4 дугуйтай
Гэтэл нэг талд нь гинж дугуй тавьчаад энэ машин яг энэ техникийнхаа үзүүлэлтээр хөдлөх ёстой гэж хөдлөхгүй шүү дээ. За энэ хууль одоо батлагдлаа. Тэгвэл одоо жилдээ нэг хэрэг хэмжээний төлбөрийн орлого орж ирэх магадaltaй байна. Тэгээд энэ мөнгийг бол тэр цэвэрлэх байгууламж руу татаас болоод байдлаар дэмжлэг болгож өгнө гэдэг байгаа шүү. 4.30 төгрөг нэмэгдэж орж ирнэ. Одоо гэж гэж бас чамдалтай л байна. Гэхдээ баг гэхдээ эхлэн энэ ингээд бүгд бүртгэлжээд эхлэх байхгүй. Бүгд бүртгэлжээд явагдаад өсөөд хэрэглээ өсөөд ингээд одоо хянч чадахгүй байгаа байхгүй. Одоо улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудаас нийтдээ татаа 4 тэрбум. Биш биш уул уурхай усны төлбөр бас тусдаа төлөгч байгаа. Оюутлага гэтэл 18 тэрбум төгрөгийг орчмыг одоо Өмнө Говь аймагт төлж байгаа. Тэр бол ус ашигласны тусдаа. Энэ бол би ус бохирдуулсны нөхөн төлбөр гэж яриад байгаа. Өөр хоёр өөр үйлдвэрлэлийн ахуй ингээд тусдаа болж байгаа. За тэгвэл уул уурхайн компаниуд дээр жишээлбэл ялангуяа тэр оюутлогоо шиг гүний ус ашиглаад байгаа энэ компаниуд дээр бол харьцангуй өндөр л тогтоох хэрэгтэй юм биш үү? Гүний цэвэр усыг уул уурхайн зориултаар ашиглана гэдэг бол уул нь хуулиар хориглох хэрэгтэй байлаа. Манайх одоогийн байгаа зүйл тал дээр одоо бид нар нэг хэлээд л яг мэрэгжлийн үнээс нь асуу гэд миний хэлээд байгаа. За. Ундны бүхэн амын цэвэр усыг бол ашиглахыг угаасаа одоо гэдэг юм хориглох ёстой. Энэ дээр зорилтаа саад байгаа дүрм журмаар бич хаад явж байгаа. Гол нь эрдэстэй усыг уул уурхайнхаа үйл ажиллагаан дээр оруул гэдгийг ашиглахыг зөвшөөрч гэхдээ дахин ашиглал гэж байгаа яамны бодлого. Би байгаль орчны сайдын ажлыг авснаа 2 сард нийт уул уурхайн компаниудад бичгээ болсон. За. Уул уурхай үйл ажиллагаанд усыг дахин ашигладаг технологиг нэвтрүүлцгээгээр саарл усны технологиг нэвтрүүлгээд саарл гэж бас бид бас ярьж болохгүй. Ер нь нийтлэг утгаараа бол тийм энгийн үгээр гэж ярьдаг шүү дээ. Далайн усыг цэвэршүүлээд бохир усыг цэвэршүүлээд биелгээж технологи гаргачаад бохир ус ч гэсэн нөөц шүү гэдэг энэ концепцийг сүүлийн 10 жил ярьж байхад бид нар ус бохирдуулсан өөр цэнгэг ус хайх шаардлагагүй байна. Би уул уурхайхан тайлж байгаа нь ерөөсөө тэр Солонгосын LG Hyundai компани төслийг Монголд хэрэгжүүлэх гэж явсан харьцангуй нэг авчирж байгаа технологи маань $400 мянган технологи. Саарл усны технологи. Алтны уурхайн усыг цэвэршүүлээд буцаага дахин ашиглахад зарцуулж байгаа технологи тестээр ингээд хийгээд авахаар тэр мөнгийг одоо компаниудад танилцуулаад авах гэхээр хувийн хвшлүүд нөхцөлгөл ингээд Монгол зовлонгоо яриад байгаа. Гэхдээ 20 30 40 жил ашиглах уурхай бол ийм л шаардлагатай бай гэдгийг би тулгаж байгаа одоо удахгүй шаардаад эхлэх. Энэ дээр бас уул уурхайн компаниудад зүгээр танаа яамны зүгээс шийдэх юм уу хөнгөлөлт одоо дэмжлэг үзүүлэл яасан. Жишээлбэл саарл усны технологиг оруулж ирсэн уул уурхайн компаниудад тэр ус бохирдуулсны төлбөрийг одоо хөнгөлдөг ч юм уу нэг иймэрхүү зохицуулт эдийн засгийн хөшөөрөх хэрэгтэй болов уу? Би бол зөв энийг нэвтрүүлэх үүрэгтэй байхгүй юу? Алтыг бүтээгээгүй байхгүй энэ компаниуд. Байсан алт буюу үндсэн хуулиар заасан төрийн өмчийн нийт ард түмний өмчийг олж байгаа учраас дэлхийн стандартыг авчирж тавих ёстой. Бохир усыг цэвэршүүлээд үнэргүй болголоо гэд Билл Гейтс одоо ууж үзэж хэрэглэх тал дээр технологи ярьж байхад бид 19-р зууны одоо алтны төлөөх тулгааны үе юм яриад байгаа. Одоо бойлоо алтны ургааны буюу ашиглалтын компаниуд бодлоо өөрчилцгөө. Стратегийн хувьд та нар 10 жил 20 жил ашиглана. Ашиглахдаа байгаль дэлтэй ашиглаад өгөлтөө. Тэхийн төлөө төрөөс мөнгө гэж бол лиценз хугацаагаа өгчих хэрэгтэй. Одоо надад байгаа өндөр байгаль орчинтой холбоотой Монгол Улсын засгийн газар шинэ үндсэн хууль батлагдсанаас хойш 18 хөтөлбөр баталж өгсөн их хурал маань. За. Их усрын баталж өгөө. Тэгэд биелэлт 0, их хэлсэн 30%. Тэгэхээр нөгөө нэг ажил хийх гэж байгаа болвол энэ урт үргэлжлэх байгаль нийгэм эдийн засгийн систем л юм бол тэр систем тогтвортой явах их усрыг л хуулиар баталдаг байх хэрэгтэй гэдэг үднээс би одоо тэр эко төлбөрийн тухай хуулигээд одоо санаачлаад явж байна. За энэ ямар төлбөр болчих вэ? Бас нэг татвар. Бүх импортоор орж ирж байгаа юмн дээр татвар тавина. Хүссэн ч үсээгүй тавихаас өөр аргагүй бай. Яагаад гэхээр өнөөдөр тэгэхээр ч одоо бүх юмны үн нэмэгдчих юм биш үсттэй энэ. Таны биш дахин ашигладаг болох юм бол төлбөрөө төлөхгүй. Жишээлбэл өнөөдөр бид нар арх ундаа пивний шил байна. Статистик мэдээгээр жилд 87.3 сая ширхгийг импортоор авч байна. Аж ахуйн нэгжүүд шилээ дахин хэрэглэх юм бол тэр төлбөр төлөхгүй, импортоор авах юм бол төлнө. Өнөөдөр 418 мянган аккумулятор Монгол улсын хилээр орж ирж байна. 6 сая 700 90 тэгтэл хууль баталж болно. Тэрийгнээс олсон орлогыг тэдгээрийг дахин авдаг, боловсруулдаг аж ахуйн нэгжийн дэмждэг их усрын баталж өгөхгүй бол нөгөө ярьдаг
гой хуулиуд баталсан. Яагаад хэрэгждэггүй юм бэ гэж бие биенээсээ нэхэд байдаг. Энэ хүндрэлийг засъя гэдэг ийм концепцүүд ийм өөрчлөлт явж байгаа. Тэгэхээр тусгай хамгаалалтыг газар нутгийн хэмжээг 30% хүргэнэ гэсэн зорилт бол таны толгойд бууж байгаа бах. Тэгэхээр яг хөө сүүлийн үед бас нэг улсын хурлаас бол нэг хэд хэдэн газрыг нэмж аваад байх шиг байна л да. Тэгэхээр тэгвэл зарим нь бас тусгай хамгаалтаас гарах гэдэг. Одоо богдуулыг тусгай хамгаалтаад гарах гэдэг гэж би ойлгоод байгаа шүү дээ. Үгүй юу? Одоо суурьшлийн бүс болчлоо тусгай хамгаалтаас гарах уу? Дархан цаастай уул хэврээ байх уугүй юу гэж маргаад. Тэгээд би мэрэгжлийн хүн хэн гаргана гэж хэлвэ. Нэгдүгээр шүү дээ. Нэг гишүүдийн хоорондын ярианаас хэн хэлвэ гэд. Одоо яг хариуцж байгаа одоо би тэгээд манай яамны газрын дарга дэд сайд нар дээр бол энийг зохистой харьцаанд нь оруулъя. За. Одоо хэлээд шүү дээ. Хүмүүсийн нэг санал гаргачих юм бол энэ хавийн зовлон шийдэгч биш байхгүй юу? Бидний өмнөх бодож ирсэн, хэрэгжүүлж ирсэн алдаа бол тэр. Нэг хууль гаргахаар энэ зохис чинь, төлбөрийн өндөр тавихаар энэ зохис чинь үгүй. Зохистой хэмжээ гэдэг ойлголт байгаа өнөөдөр. Тэгэхээр өнөөдөр ард иргэд юу гэж хүсэж байгаа юм гэхээр суурьшлийн бүс болгоод дотор өгчих юм бол тэр орчин гоё болчихно гэж хараад байгаа байхгүй юу? Үгүй. Зохистой харьцаанд нь оруулна, тэн дээр татврын нэмнэ, төрөө хэлсэн дээр ийм харилцааг бий болгоё. Хотын захиргаа чинь бас байгаль орчны яамнаас бид нэр одоо энэ туулгын урт тэр богдуулын эсгэж гисэн хотын захиргаа авмаар байна л гэдэг. Тэгэхээр та хотын захирагчтай бол та ер нь санал зөрөөд байгаа юм байна шүү дээ. Өгөхгүй гэдэг байгаа юм байна шүү дээ, тий? Ер нь хуулийн хувьд давхгдсан 3 юм байгаа. 80-аад оны үед Монгол Улсын одоо бүгд Монгол Ард улсын засгийн газраас гарсан хилийн хязгаар гэж байна. Сүүлд гарсан хотын хил гэж байна. Маргаан юунаас болж ийнэгээр давхгдсан дүүрэг яам нийслэл болгосон нэг хэсэг газар байд. Давхгдсан. За өмнөх хотын даргатай ярьж байгаа үедээ тэгвэл ойлголцсон. 3 давхгдсан бол шүүхээр явж энэ үндсэн одоо хөгжлийн концепц бодлогын ерөнхий төлөлтийнхээ цагийг хойшлуулж яснаас шууд одоо тодорхой нөхцлүүдийг тэр байгууллагууд аж ахуйн нэгжтэй ярья. Хин ч ажлыг хийж чадахгүй шүүгдэж хэрэгжилж байгаа юм бол 30-30-оор пропорцнд буулгаад тэгээд ерөнхий төлөвлөгөөнд оруулъя гэдэг юм яригдчих байсан. За сая бол хот орчмын дээр хотын газар нутагт харьяалагдах болон бусдын нийтлэг ерөнхий төлөвлөгөөгөө нэг төвшөнд хүргье гэж ярьж байгаа. Нэгдүгээр нийслэл рүү гэж болно. Тэглээгээд бид нэр одоо би түрүү хэлсэн нийслэлийн эрчим байдлын тухай би тусгай бүс гэж байгуулчихъя гэд явж байгаа маа санаа маань тэр. Тусгай хамгаалтаагаа дахин цаад газар нутаг дээрээ байдаг тусгай бүс. Гэхдээ нийслэл нь удирдлага менежмент бүх юм одоо ч явж байгаа тэрийг илүү тодорхой болгоод яв. Өөрөөр хэлбэл яам хотын захиргаа хоёулаа одоо хариуцах газар гэж болгоно гэсэн үг. Тэгээд тэндээс гарах одоо татвар орлогыг одоо байгаль хамгаалах сандаа 50% авъя, 50% нь хотно. 2 хуваагаад ав. Тэгтээ миний хэлэх гээд байгаа нь тусгай бүс болгож байгаа учраас цаашид энэ концепц руу орно. Өөрөөр хэлбэл тусгай бүс болж байгаа юм чинь таны түрүү хэлээдсэн нөгөө нэг татвараа төлбөрөө төл. Үгүй бол нүүж болно, явж болно ингэ. За тэгвэл одоо эдийн засгийн аргаар энэ хүндрэлийг гаргадаг болгоё. Тэгээд бүх юм тодорхой болгоё гэж байгаа. За тэгвэл туулгуулыг бас тусгай хамгаалтанд авна гэсэн санал бас гишүүдээс орж ирж байгаа шиг байна. Явж байгаа тусгай хэрэгцээнд аваад өгөөч гэгээд одоо бол усны тухай сав газрынхаа одоо мөрдөгч байгаа дэглэмээрээ бол одоо 50-200 м нугасаа юу ч явуулах ёсгүй байгаагаараа. Дахиад нөгөө хэлээд ингээд нэг уг нь хууль байгаад байдаг. Чөтгөний тойргоороо тэгээд өмнө нь өгөгдсөн юм аа энэ хууль гарахаас өмнө нь энэ лиценз олгогдсон гээл ингээд нэг шүүхтэй ингээд явж байгаа. Гэхдээ зарим аж ахуйн нэгжүүд нь бас нааштай хамтаа байгаа. Тэрийг бас хэлэх хэрэгтэй. Үнэхээр нэгдсэн төлөвлөгөө явж байгаа юм бол тэр төлөвлөгөөнд нь бид одоо газраа цуслуулсан ч гэсэн оролцох эрхийг нээж өгөөч гэж байгаа байхгүй. Огт дэмжихгүй бараг л төрхтөөл энэ газартай төрсөн, энэ координаттай төрсөн энэ бол миний өмчгээд ингээд хөшөө хойнг байгаа хүмүүс ч баг. Тэгэхээр тэр нь одоо цөөрч юм да. Нэг амжилт байна. Тэгэхээр энэ бас хөвсгөл нуурын орчимд ч басан жишээлбэл одоо нүүрсний орд байна, тэнд фосфоридын ордыг бас ашиглах юм одоо асуудлыг удаа дараал ингээд засгийн газарт лобби орж иж байгаа шиг байлээ. Тэгэхээр сая бол хөрөлцөх сайд бол ямар ч гэсэн одоо хөвсгөл нуурын орчимд одоо намайг байгаа цагт бол тэнд лиценз олохгүй шүү гэд мэдгчих шиг болсон тийм үү. Тэгэхээр танд бол ямар ч гэсэн азны юм гээд нэг дэмжлэг болчихоо яа. Ер нь бас гэхдээ бид нар өөр чи хэлдэг нэг хүндрэлээс гарах хэрэгтэй юм л та. Азны юм уу, ашгүй гэдэг юм бас болох хэрэгтэй. Тэр стаастай тэр миний юмыг зохицуулж өгсөн. Би азтай гэдэг. Гэтэл буцаад 2-3 жилдээ харсан чи бүгд азгүй, бүгд энэ хүндрлийн гэрч, энэ хүндрэлүүдээсээ залхсан болчиход. За хөвсгөл нууртай холбоотой юм дээр би тийм шаардлагатай. Тусгай хэрэгцээний газар нутгаас өргөдгсөн. Тухайн үед төмөр зам тавих гэсэн юм аа. Танах координатаа хасаад өгчхөө тэгэх юм бол энэ уул уурхаа олборлоо дүр дүнтэй байна гэдэг. Тэгээд нэг 7-8 гарц гаргах хэрэгтэй болчиход байгаа. Та нар энийг хасахгүй болохоор
зардал нэмэгдэх гээд байна гэдэг байхгүй. Өө одоо тэр тусгай хамгаалалттай газрын хэмжээгээ хасаад өгөөл гэж байна. Тийм саналууд тийм үү ирнэ. Янз бүрийн юм дээр ирдэг. Тэгээ би нэг л юм тавьдаг. Энийг олох гэж хайх гэж их мөнгө зарлаа гэдэг байхгүй. Хизээ нэгэн цагт Монголын шинэ үе, хойч үе олцгод юм байхгүй. Илэрсэн байсан. Тэгтэл бид мөнгө зараад өстой их юм олцсон. Үгүй ш тэр байсан. Тийм учраас би 20-30 жил ашиглах гэж байгаа юм бол ийм мөнгө хэмнэж байгаа юм бол наад төсөлч явахгүй. Наад хөрөнгө оруулагч чинь бүтэхгүй юм байна. Тийм байхгүй гэсэн хатуу байр суурь тах. Лицензийнхээ хугацаагаар юмаа төлөвлөж чадахгүй 1-2 жилийн хугацаанд зардал хэмнэсэн гэж ярьж байгаа уул уурхай бол угаасаа одоо тийм мэрэгжлийн уул уурхай биш. Тэр хариуцлагатай уул уурхай болж чадахгүй. Танд бас энэ орчны бохирдлын асуудал бас толгойн өвчин болоод байгаа хэл та. Тэгэхээр ялангуяа энэ одоо миний ч биш одоо агаарын бохирдол, хөрсний бохирдол гэдэг хог хаягдал гэдэг энэ та түрүү хэлсэн шүү дээ. Их усрын тавьж өгөхгүй ингээд хууль одоо хэрэгжүүлгээ шаардаад байна гэдэг юм зовлон байна гэж яриадсэн үү? Угсаал тэр утааг одоо буулгах нөгөө төсвөн баг байгаа мó яг юутай холбоотой юм бэ? Бас л нөгөө мэрэгжлийн хүмүүсийн үгийг сонсох үгс л болсон. Дахиад бүгд сайхан нөгөө бодлохгүй сайхан сэтгэл тэнгийн дүү гэдэг юм бол орсон бит бүгд. Нэгэн жоох юм ихлээл үр дүнд хүрэх гэж наатага хай. Бол үр дүнд хүрсэнгүү чиний энэ төсвийг эргчил одоо чам руу шилжүүллээ. Гэтэл нөгөө бууз болоход хүртэл нөгөө монголчуудыг одоо гадныхаа шолгоос бууз монголчууд бууз жигнэх цагаал яг барьдаг гэдэг шиг энд хугацаа хэрэгтэй. Гэтэл амьдралын юм энгийн бод дүнг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болчиход байгаа. Агаар очно бохирдлын асан би одоо сайд аваад ажил аваад ерөнхий сайтай яриадгүй энэ үнэхээр төссөн мөнгө юм байна. Тавьж ийсэн юм байна. Жил болгон шин юм санаачлаад байсан юм байна. Үр дүн гарахаас өмнө дараагийн санхүүжилтийн зогсооцсон юм байна. Тэгэхээр бид яаж үр дүнд хүрэх юм бэ би? Олон технологи гарсан. Мянган сорилтын сангаас утаагүйгээр smokeless гэдгийг орчуулахдаа л утаагүй гэсэн утаа багтаа гэж яригдтiin. Хааш ч smoke цаанч хэд гадаад хэлэндээ smokeless уу утаагүй гэдгээр орчуулах гэж юм байт юм. Биш ээ. Тэгээд гол зорилгоо бид тэр нэр томьёоны хэрүүл болгочихж байгаа байхгүй юу? Агуулга нь юу вэ? Агаарт байгаа бохир утааг багасгах ёстой бүрэн шатлалтай имийг л бид нэвтрүүлэх ёстой байхгүй юу? Гэтэл огт утаагүй байлаа, утаатай байлаа гэж зовлон бид яриад байгаа гэт бид бүгдээрээ хордоод байгаа байхгүй юу? Үнэхээр энэний давуу тал нь юу байсан? Ингэ судалгаа гаргасан байлаа мянган сорилтын сан. Агаарын бохирдлыг бууруулах үүргээ бүрэн гүйцэтгэсэн тэр 100. Одоо шийдэх ухааны үндэстэй. Монголд хэрэгжихтэй. Гэхдээ бид нар ярьдаг штэ 5-6 шалгуур байгаа нь тэр. Юун дээрээ алдсан бэ гэж байгаа. Алдсан нь анх туршилт хийхэд өгсөн гэрийн стандарт өөр байдаг байжээ. Бид нар 220 айлаар орлоо. Гэрээр орлоо. Төлж байгаа 100 нь өөр. Дотроо тоосохдоо тоосохгүй, шавартаа шавардаггүй. Арай дүүс нь өөр. Гаднах гөлмөнд өмөр нь өөр. Зарим нь ширмэн биш. Бодис нөхцөл. За гэрийн дулаалга нь давхгүр биш, эсхий биш, хөвөн гэлгар уутгүй, бирженттэй ингээд өөр. Шал нь өөр. Ингээд ийм олон өөр хөвсгчтэй параметр дунд утааг бууруулдаг бүрэн шатлалтыг дэмжих гэдэг даалгаврыг бид биелүүлэх боломжгүй. Бүгдээрээ адилхан гэрт амьдраа гэсэн утгатай юм л гэдэг. Яг зөв. Тэгжээж хөгжил хэлсэн да. Тэр чинь одоо боломжгүй шүү дээ. Тэгэл айл болгон өөрийнхөө одоо эдийн засгийн боломжоос хамаарал гэрээ яаж дулаалахаас ахуулаад. Тийм учраас гэр байшингийн дулааны алдагдлаа бид бууруулах хэрэгтэй. Тэгээд орчны бохирдлыг бууруулах үндэсний өрөө энэ жил юу гэхээр өөр гэрт байгаа хэдий ч гэсэн та гэр байшингийнхаа дулааны алдагдлаа бууруулаа. Бүх хүнийг одоо нэг стандартад гэсэн шаардлага чинь биелэхгүй шүү дээ яг бодит байдал. Тэгэхээр тодорхой гэж бодож байгаа бол бид өгчихгүй. Тийм учраас төрөөс дэмжлэг байхгүй бол тэр бүрээс ч авах. Сайжруулсан хатуу түлшээр хангах гээд Монгол Улсын засгийн газар үйлдвэрээ ашиглалтанд оруулаад өнөөдрийн байдлаар 110 гаруй мянган тонн сайжруулсан түлшийн нөөцийг хийчихэд байгаа. Тэгээд уул болоод энэ утаагүй 100 ингээ гэрийн дулаалга гэл бүр сүулдэ бүр яндангийн шүүлтүр гэдэл орж ирээд тэгэл дэмжигдэг үлдээ. Тэр яндангийн шүүлтүр жишээлбэл одоо тийм үнэтэй 250 мянган төгрөгийн үн тийм үү? $50 үнэтэй ч үлээ. Гарах ёстой мөнгийг гаргахгүйгээр зөвхөн тухайн хүнд эдийн засгийн хувьд таатай байлгах гэл бидний энэ зовлонд орцсон. Уусаас тэгвэл өмнөгөө тавиад өчгөлдөө тэгвэл. Тавиад өчгөлдөө биш л дээ. Улаанбаатар хотын иргэд дүрм журамд захирагдаж амьдрах ёстой бид. Энэ жилийн төсвийг ярьж байхад өнгөрсөн намар ярьжсэн тэр нөгөө яндангийн шүүлтүүрийн чинь нийт төсөв нь бараг одоо 80 гаруй тэрбум төгрөг болчиход байсан яасан. Тэгэхээр тэрийг одоо бүр хасуулж ясхийн оронд
өөр санал ингээд оруулаад ирч болов уу? За тэр чи одоогийн хуулиар одоо төсвийн ажлын хэсэг ахалсан их хурлын гишүүдийн бүр их асуудал тий. Харин тийм л багтал. Ядаж тэр одоо энэ шөнийн тариф дээр чинь бас арай л бага одоо мөнгө тусаад ах шиг харагдаад байна. 5 тэрбум үү? 8 тэрбум 10 тэрбум болсон. Тэгэхээр энэ 10 тэрбум чинь бас хангалтгүй байна шүү дээ. Өшөө бас энэ нэмж чадах юм бол илүү өргөн хүрээг хамрах юм болов. Ядаж л энэ цахилгаанаар л утааг бууруулсан дэлхийн улс орнуудын туршилт. Гэхдээ юмны нэг бид нэг юм болох чинь альва юмны бодит өртөг гэж байна. За. Физикийн хуулиар нягт гэж. Эзэлгүүнийг угаах нь масс тэнцүү нягт гэж. Хідэн төгрөг зарж хідэн төгрөгийн үр дүнд хүрэх ёстой юм бэ гэдгийг бид ойлгох ёстой. Өөрөөр хэлээд байгаа үнэн. Бид бүх айлуудыг 80 гаруй тэрбум төгрөг зарцуулж бас 40 мянган айлыг одоо 4 кВт-ийн цахилгаан халаагуур хэрэглэх боломжийг олгож байгаа. А гэтэл тэр 40 мянган айл болгон цахилгаан халаагуур авч хэрэглэх эдийн засгийн чадвар байхгүй. Утаагүй зөөх авч өгөөдсөн чи одоо ядаж халаагуур аваад өгчээсэн юм чин гэдэг би хэллээ шүү дээ. Өмнө нь байжсэн юм байхгүй байгаа. За. Хэрэглэгчээс болж гарах олон алдаа. Авсан нүрсээ одоо бороонд норох, ус чигэнд норох, төлөхгүйгээр зарах, тэгчээд өөр юм түлэх жишээлбэл гэх мэтлэн хүндрэлүүд байна шүү дээ бидэнд. Бодчихно. Гэтэл тэр алдаа төр засгийн алдаа болж харагдаад байгаа маа. Гэт яг хувь хэрэглэгчдийн маань сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд бол 4200 гаруй хяналтын хүн авч ажиллаж байгаа. Өө за. Та нар хэрэглэж түүхийн нүрс түлж гэнэ үгүй юу яг хянана. Тэрний өмнө сургалт хийж байгаа. За ийм учраас сайжруулсан түлж одоо 9 сарын 15-наас хүүтгэлээ хэрэглэе шүү. Мэдүүлэг өгсөн шүү. Чамд эдэн сарын эдний өдөр ингэсэн шүү. Одоо эндээ ангаар энэ зунжин явж гэр байшингаа дулаалцгаа. Хичнээн мянга дулааны алдагдал өндөртэй байлаа гэхэд сайжруулсан түлшээр түлээд одоо дулаахан байж чадахгүй. Гэрээ дулаалж чадахгүй одоо орлого багтаа ядуу өрхүүдийг ер нь төрөөс тодорхой хэмжээгээр дэмжих боломж байгаа юу гэж асууад. Угаасаа төлөөлөл нүрсний хөнгөлтийг бас нийгмийн хөдөлмөр хамгааллын яамны багцаас одоо өгч байгаа. Тэрэн дээрээ бид нар бол сайжруулсан түлшөөгөө мөнгөний өгчгөр эднэр өөр юм зарчаад байна гэж бас чин зөв сайттайгаа яриад л байж байгаа. Тэгэхээр өөрчлөлт оруулчаач. Тэгэх юм бол бид хяналттай болно гэдгийг зорж байна. Арай гэж утаан гайгүй болтол ингээл муухай өнөртэй тэгэхээр цэвэрлэх байгууламж одоо ингээд таны мэдлийн асуудал уу? Энэ одоо барилгын сайдын асуудал уу? Барилгын тоглолтын сайдын асуудал. Харин ингээд одоо байгаль орчны одоо технологийн тавигдсан та бас хариуцах хэрэгтэй юм шүү давхар. Бодлогоо хариуцсан. Яг хуулийн зүйл залтар бол аймаг нийслэлийн одоо засаг дарганаар хариуцсан. Бодлогоор та хариуцна гэчгээд яг хэрэгжүүлэх бодлого гэдэг хэрэг үү? Ерөнхийдөө ингээд бодлого гэдгээр за ирэх 5 жил одоо Монгол улс байгаль орчны салбарт ямар бодлого чиг баримтал байх юм бэ гэдэг ерөнхий хандлага гарч байгаа. Тэрийг гадна дотны засгийн газар хамтын ажилладаг байгууллагуудаас саналаа тавьж байгаа юм бид нар. Тэгээд тэр нэг жилээс 2 жил судлагдаад Монголд хэрэгжих болоод эцсийн байдлаа шийдэгдэнгүүт тэр ажил зогсохгүйгээр явдаг болж байгаа. Бодит нөхцөл. Өнөөдөр бид нар очингууд мөнгө байна мөнгө зээлчих гэж шууд мөнгө аваад энд ирээд юм хийдэг юм дэлхийн хаач байхгүй. Тэрийг бид ойлгох нөхцөл. За яг хөө цэвэрлэх байгууламжийг шинээр бариад одоо шавын тавьсан байгаа. Эхэлж байгаа гэж 23 онд ашиглалтанд өгнө. За 2-3 жилийн дараа ашиглалтанд орно гэж найдаж байгаа ч гэсэн наан нь одоо ядаж энэ өмнөхөн үнээрээс салмаар байгаа байхгүй. Яагаад нэг юм болох бидний хүндрэлтэй ажиллагаагаа зөвтгөх гэж байгаа юм биш. Бид нар бодит үнэнтэйгээ бүгд нүр тулаад энэ буруу алдаагаа засахын чиглэсэн бүх ажиллагааг бүх төвшөндөө хийдэг болох хэрэгтэй байгаа юм. Дээр нь үнэр дарах тэгэхээр 50 жил цугласан лагийг цэвэрлэх гэж байгаа. Байдалгаан сайд ерөнхий одоо ерөнхий сайдаар толгойлуулсан засгийн газар 2 жилийнхээ ойрууд өгч байна. 50 жил болсон үннийг бид дарах гэж байгаа. Нэг дарчих боломжгүй юм багтаа. Дараад явж байгаа шүү дээ биш ээ. Үнэртэж байгаа нь үнэн. Ягаад гэвэл тэр 50 жил болсон юмыг дээдлийн аваад дээр нь хийгээд ажиллагаа хийгдээд ингээд явах технологи явуулсан. Түүнээс бид нүдэнд харагдаж байгаа шиг богинохон байсан бол өмнөх засгийн газрууд яагаад хийчихв? Өмнөх эрх баригч нар яагаад хийчихв? Буцаад харал та. Бодит нөхцөл. Бууз хүртэл 20 минут болдог гэдэг хугацаа шиг ухаад зөөх хугацаа технологийн хугацаанд ажлуудаа хийж байгаа. Төрөвчлгүүднээс засгийн газраасаа бас нэмэлттэй барилгаан сайдын багц дээр нь санхүүжилтийн нэмэхээр ингээд өнгөрсөн засгийн хурлаар тэр их үүсвэрүүдийн шийдэд явж байгаа. Та ер нь энэ яамд эрэхтэй хэр зэрэг одоо бужигнуулсан бэ? Өөрийнхөө багийг бүрдүүлж яана гэдээ бас халаас хэлгээ нилээд хийсэн байх гэж хардж байна. Би зөвхөн энэ яамд ирээд өөрийнхөө багийг бүрдүүлэхээс илүүтэй энэ яамд байсан зөв юм аваад явъя. Нэгдүгээрт. За хоёрдугаарт зарим нэг алдаа гаргасан албан тушаалтан байгуул хариуцлага тооцъё. гэж бодож ирсэн. Тэгээд ирснээс хойш одоо тэгээд хэдэн хүн алсан?
Золог халаагүй шүү дээ. Жолоочтойгоо тусгалтайгаа ирсэн. Тийм миний гэж хэлвэл. Жолоочтойгоо тусгалтайгаа ирсэн. Яман дотроо хүмүүсийн сэлгээ ажилласан. Ийм л юм байгаа. Түүнээс биш энэ ямын юмч биш нэгдүгээр. Монгол төрийн яам бодлогын яам. Тийм учраас энэ зөв бодлогууд нь явах хэвээр мэрэгжлийн хүмүүс нь байх хэвээр гэж. Одоо хүмүүсээс нэг ой бодлого зохицуулалтын газрын дараа хүмүүсийн тэнхмийн одоо эхлэгч байсан нэг доктор авчирсан. Тийм ээ. За мэрэгжлийн одоо гаднаас гэл одоо тэр хүн одоо минийхээр овоглох юм бол тэгнэ. Гэхдээ энэ ойн салбарын хүн ирсэн. Герман доктор хамгаалсан. Монголд олон улсын гэрийн дүүмрээс сэргийлэх Монголын төлөөлдөг бас гишүүн юм. Тэгээд чадвартай мэрэгжлийн хүн ирж ажиллаад гэж шаардлагатай. Тэгэхээр таныг одоо сайд болонгууд л найз нөхөд хамаатан садан за намынхан чинь ингээл за манай энэ хүнийг ажилд авчих манай энэ төслийг дэмжиж нэг лиценз өгчөөч гэл наазах л аялал жуулчлалын нэг кампусын зөвшөөрөл гуугаал орж ирж байгаа байх та тий. Та тэгээ яаж за найз нөхдийн хувьд бол харьцангуй гайгүй шүү. Одоо тэгэл манай найз нөхдүүд утастаа л биш гэлгар ут хорсон гэдэг хаар чинь даун тур гэртээ авэцсэн шүү нөхөр мич хийж байгаа. Тэр даун турны мөнгөөгөөр над тэгэл ингээд тоглоом шоглоомор жишээлбэл ингээд явж байгаа. За бусад одоо аж ахуйн нэгжүүдэд нэг зэрэг шаардлага тавьчихдаг болохоор харьцангуй амар. Тэгэхээр найз нөхөд ах トゥ хамаатан садандаа бол нааштай хариу өгөхгүй л байгаа юм байна тийм үү? Магадгүй үүнээсээ болоод нэг үйл явдал тохиолдол байгаа юу? Чам шиг төрийн сайд олон үтсэн юм аа. Тэгэд ийм байдгүй маа гэл үгээр хийж агсан тавихын ч байна. Мессеж бичих ч байна. Тэгээ ахтай одоо тэгэд би одоо өөрөө шийдэ гаргаж байгаа маа. Тэгэд одоо би өөрийгөө мэдэж байна гэж заримтай тэгнэ зарим үгүй ахтай тэгэд шүүхдэг. Хүлээн зөвшөөрөхгүй байх хэрэгтэй юм намайг хардах хэрэгтэй. Бидний үе илүү сайхан амьдрах боломжоо бид хааж байгаа учраас тэгээд нэг жоохон муугай аш гаргаал хэрэлдэхэнтэй хэрэлдээл зарим нэг дээр нь ном дагуу хуулийн байгууллагууд өгчөөл байж байгаа. Таны одоо хөрөнгө орлогын сайд болсноос хойш хэр нэмэгдсэн байна? Танд ер нь хувийн бизнес байгаа юу? Тэр чи одоо харин одоо багасж байгаа шүү дээ. Хатах ихэд одоо найз юм янз бүрийн юмд орохоор төвөг одоо тэгээд ингээл энэ бизнес удирдлага төгссөн мэргэжил маань. Тэгэхээр олон компанитай л тэгэл листд орсон. Тэгээд явах бай тэгээд бизнес болгоё гэж бодож байсан. Тэр нэлээд олон компанитай болгоё гэж явсан юм аа. Тэрүүгээрээ би бахархт юм аа. Тэгээд миний олон компаниуд бас нэг төрөөс тендер аваад юм хийгээгүй. Дандаа л хэдэн залуучууд яасан олон компанитай хэрэглэх байхгүй. Тэгэхгүй бид нар чинь өвлөж авсан мөнгө байхгүй дандаа бүгдийг бий болгох гэж би олон хүнтэй нийлж байгуулсан юм аа. Наа чинь их дийлэнх олон хин эзэмшээд ах юм байхгүй. Дандаа 4-5 уулаа нийлсэн компани байгуулад энэ төслийг явуулчих ингэх боломж байна. Одоо бидний амьдарч байгаа 90 үе хамтардаг 90 үе. Зөвхөн би гэдэг үе өнгөрцөө. Хамтарч хөрөнгө оруулах гэж байгаа нь өмнө нь байсан орлогоос давсан орлогоо хуваая гэж байгаа байхгүй. Тэртээ дөрвөө байсан орлогыг нь очиж гишүүн болж компани гишүүн болж хувааж авахд бүгд дурггүй ш. Тэрний онд нийлчих юм бол илүү боломж байгаа юм. Тэрийг хуваалцъя гэдэг 90 үед амьдарч байгаа учраас тийм байгаа. Тэгээд ил тод байх хэрэгтэй гэдэгтэй. Яг яалал чиглэлээр байла таны компаниуд ч одоо. За хөрөнгө оруулалт бизнес төслүүд л байт юм доо тэгэхээр тий. Аль салбарт? Барилга байна одоо хүнсний одоо салбарт одоо чицсны жүүсэнтэй нэг жоохон явж байна. Ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй юу? Би бол таныг үүсэх магадлал байгаа л гэж харагдаад байна. Яг ч нэг тусгай хамгаалалттай газар тэрэлжид нэг барилга барьчих юм байна да. Гэхдээ одоо бүгд л тэгж хардж байгаа. Нэг цэцэрхэн ч юм уу нэг юм барьчих хардах хэрэгтэй. Гэхдээ би хэлсэн одоо тэгээд төгссөн сургууль маань азар их сайн багш нар маань зөв чиглүүлж өгсөн юм байна. Сургуулийн рекламадад энэ хаж байгаа юм тийм. Энэ чинь нөгөө миний үнд чинь буюу миний л бүтээл шүү дээ. Би тэр сургуулийн бүтээл. Надад өгсөн үнд чинь маань тэр сургууль. Өнгөрсөн жил чинь та бас нэг баахан ногоон шагналууд аваад байсан үгүй юу? Тэгээ би таныг ер нь яг гадна талтаа бол нэлээд яг үнэлэгдэж байгаа юм байна. Дотроо жоохон гэдэг нөгөө янз бүрийн иргэний нэгэн байгууллагаас ч юм уу шүүмжлэлт өртөд исэн шүү дээ. Тэгэхээр гадна талдаа магтуулаад дотор талдаа шүүмжлэлт жоохон. За энэ бол би түрүү хэлсэн байгаль орчин аялал жуулчлалын яамд би эрхтэй хандлагын өөрчлөлт гэдэг хүртэл ирсэн. Ерөнхийдөө бүх салбарт байгаа хүндрэл байна уу байна. Гэхдээ аль өнцгөөс юмыг харж аль өнцгөөс шүүмжлэхээс болж байна. Ажил авахд 20 гаруй жил одоо бий болсон хүндрэлүүд нэг хэсэг байсан. Цаашид бий болох хүндрэлүүд гэсэн юм хоёр хэсэг л байгаа миний ажлын. Гэтэл одоо бий болсон хүндрлийн ямар ч гэсэн төссөн мөнгө гэдэг ингээд засч өөрчлөх болох байхаа. Гэтэл ирээдүйд бий болох хүндрэлээ би бууруулахгүй юм бол илүү их мөнгөөр энэ хүндрэлийг засах гэж зовлон болно. Тийм учраас ирээдүй буюу
хүүхэд залуучуудад чиглэсэн ногоон пассворд аянг санаачилсан. За. Тэгээд их ахлахангийн одоо ерөнхий улсын сургуулийн ахлахангийн сурагч нарт одоо ногоон пассворд аян нэвтрүүлээд инээд усаа хэмнээд тогоо хэмнээд батарейныхаа хаягдлыг цуглуулад бал дэвтрээ дуустал хэрэглээд хуучин хувцас дүүнэртээ өгөөд нэг бол хуучин хувцасаараа одоо тор хийх гих мэтлийн олон санаачлага гарга байгаль дээлтэй аял хогоо ялгадаг бол гэсэн ерөнхий концепц маань энэ. Тэгээд энийг нийтдээ Монгол улсын одоо 778 ерөнхий улсын сургууль 150 гаруй мянган хүүхдэд энийг хүргэсэн бид нар. За. Тэгээд одоо тэр яриад байгаа дэлхийн ногоон байгууллагаас одоо хамгийн одоо сайн санаачлаг гэдгээр л тэр ногоон алим гэдэг шагнал өгсөн юм л та боддог. Бага зардлаар олон хүнд хүрчээ. Тэгээд тусдаа яригддаг юмыг нэг дор болгож ингэж нэг ногоон пассворд гэдэг аянг бий болгож санаачилжээ гэдгээр өгсөн. За энэ аяны хүрээнд хүмүүс маань гоё диважин мөрөөддөг. Ногоон модтой ус даван амт. Гэхдээ энэ диважин хүмүүс өөрсдөө бий болгодог учраас хүүхдүүдтэйгээ хамтарч ахлангийнхантайгаа хамтарч энэ жил би ногоон пассворд ногоон төгөл гэдгийг хийсэн. 8 дугаар ангид байхдаа одоо манай эхнэр бид нар чи ангиж өв. Тэгээ бид нар очиж нисхийн хуучин нисхийн тэнд мод тарьжсэн мод одоо ингээд өндөр хагас ой болцсон баг. Тэгээд одоо бидний үеийн тарьсан болгоор би энийг тарьсан штэ гэж хүмүүс хэлэхэд бахархалтай байдаг. Тэрэн шиг ногоон пассворд эзэмшиж байгаа хүүхэд болгон маань энэ ногоон төгөл би гар би оролцоо хамгаалаа модоо ургуул. Тэгээд дээр нь сүүлийн одоо давуу талны ногоон төгөлд маань бид байгаль орчин аялал жуулчлалын яамнаас бид усны йонксыг нь хашаатай усалтын системтэй нөгж байгаа. Өмнө нь зүгээр мод тариал хайчдаг байсан бол ямар нэг байдлаар сард нэг одоо усаа дүүргээд услах юм өгчөж байгаа. Ийм учраас энэ ногоон пассворд аян маань цаашдаач Монгол оюундараар өргөжнө олон үр дүнд хүрнэ гэж найдаж байгаа. Тэгэхгүй бид нэг гоё юм хүнээс нэгтэг 90 үе өнгөрцөө бидний бүтээл шүү гэдгээр онцлог. Дээр нь энэ аянд хамрагдсан ахлахангийн сурагчид маань усыг хэмнээд тогоо хэмнээд жил болгоно нэг мод тариад явхад энэ тооцооллуудаас болно жилдээ Монгол улс маань нэг 12 тэрбум төгрөгийн хэмнэлт гарах юм. Энэ хохирлонд багасж гин гэсэн үг. За. Ийм олон хүн хамрагдаж ингэснээр. Одоо би өөрийгөө ч юм уу өөрийн чинь ч юм уу Ахмад үе өөрчлөх хүн дээ шүү дээ. Болооч та битээ хог хаймаа гэсэнд орвол ногоон пассворд эзэмших хүүхэд болгон гэртээ өсвөрийн байгаль хамгаалж болж байгаа. Усаа гэрлээ унтраа хогоо ялгаач ингэхгүй бол хогоо ялгаад одоо том оврыг багасгах чинь ажил хийнгүүт нөлөө нь хог тээдэг машины бензин хэмнэгдэх гэж байгаа. Одоо пэт саваа хавтгаалаад хогийн савнд хийгээд ахад олон овртой пэт ачиж явснаас хавтгаалсан бүрийг пэт ачлах учраас гэх мэт ийм дамжин ийм болж байгаа шүү гэдгээ. Одоо манай Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төөрөө дамжуулаад ерөнхий улсын сургуулиуд эко клубаараа дамжуулаад дараалсан сургалтууд хийж байгаа. Нэг ясандаа өсвөр үеийнхнийг бас нэг байгаль орчныг хамгаалах чиглэлээр тодорхой үүрэг хариуцлага хүлээлгэж байгаа юм байна гэж харж байна. Үндсэн заасан үүргээд биелүүлэхэд нь шинжлэх ухааны үндэстэйгээр одоо сургалтууд хийж байгаа, аян зориулж байгаа. Таны энэ ногоон пассворд чинь нэг ясандаа байгаль орчны байцаагчийн нэг эрхийн хэмжээнд баг очих гээд байгаа юм байна. Шинэ нэрний иргэдий үүрэг дүрм гэсэн. Энийгээ сайн биелүүлж чадвал одоо ирээдүйн хойч их орн маань гоё байна, цэвэрхэн байна л гэсэн. Одоо энэ одоо чинь ингээд хитгэн дүрэн байгаа шүү дээ. Доктортой хөгжлийн одоо үзэл баримтлуудын логотой овг нэрээ бичнэ. Тэгээд одоо энэ усаа хэмнэсэн талаархаа бичнэ. Одоо ингээд мод тарихтаа ингэж тарин шүү. Зүгээр тарихгүй энэ тусгаалсан хөрслөө шүү. Одоо энэ батарейны хог хаягдлаа болоод цуглуулаа. Энэ ногоон пассвортаас хүүхдүүд хөтлөө явах юм байна тийм үү? Хөтлөж байгаа. Тэгээд дотроо уралдаан зарлаа шалгарсан хүүхдүүд нь найрамдсан ирээд амраад бүр мэрэгжлийн хүмүүсээр дахин сургалтанд хамрагдаад нэг 7 хонож байгаа юм байна. Тодорхой урамшуул бас байгаа юм байна. Урамшуул байгаа. Яг гэвэл энэ өөрийнхөө ирээдүйн төлөө хийж байгаа хөрөнгө оруулалт учраас дээрээс нь хүүхдүүд маань их санаачлагтай байна. Сая би тойрог дээр цэвэрхэн улаан ом гээд эсээ бичлэгээ уралдаан зарласан. Бид нар чинь манай байгаль орчны амч ингээ 2 дахь жилдээ цэвэрхэн шинэлцгээе гээд цэвэрхэн наацгаа гэдэг ингээд 2 дахь жилдээ хийх гэж. Энэний хүрээнд бас нийтийг амарсан томоохон арга хэмжээний үед хүмүүс хог хаягддаггүй болж байна. Тийм байлээ. Сая хүүхдийн баярыг 8 орон нутгийн талбай, төв талбайг харахад багасч байна. Өнгөрсөн жил наадмын талбай бас цэвэрхэн байсан. Энэ жил бүр цэвэрхэн байх талаар бид ажиллаж байна. Тэгээд цэвэрхэн улаан гом гэдэг тойрогдоод энэ эсээ бичлэгийн уралдаан зарлаж байна. 2 юм хэлсэн хүүхдийн эсээ, шалгарсан хүүхдээс. Тэрэнд бол хамгийн одоо хүүхдийн нүдээр хамгийн надад одоо хэрэгжүүлэх ёстой ажил нь бол шил хагалсан хүүхдүүд байна. Хүүхдүүд.
ингээд хашаанд ингээд шил игнүүж тавьж байгаа чулуу шидэд мэрэгнэ үзийгээд хаглаад байна. Аав ээж нь шил хагалцгаар чамд авах гэсэн арцтай бамбар маруужны ч юм өнгөөр аав чи машиныхаа дугуй нөхт юмаа гэдгийг хилээд өгөөч гэж байгаа. Одоо ингээд хэлж байна, энийг бас хэрэгжүүлчих юм бол хүүхдүүд. Дээр нь хогоо гаргаж хай гэдэг болохоос биш хаашаа асах инг тэг гэж хилдэггүй штэ гэсэн энэ хоёр л одоо өгсөн хүүхдийн тэр одоо зөвлөгөөг одоо ажил хэрэг болгох гэж ажиллаж байна. Амбул одоо хэдүүлээ та чинь? Зургуулаа. Зургуулаа гэсэн 4 хүүхдтэй гэсэн үг. За том хүүхдүүд тэгэхээр одоо сургууль соёлтой эцэрлэг ясалт. Том нь одоо эдтэй гэсэн үг үү? Том нь одоо 10 дахь анги төгсөж байгаа. 10 дугаар анги төгсөж байгаа. Яг бол баг нь одоо 3 настай. Баг нь 3 настай. За. Та тэгвэл алдарт аав юм биш үү те? Ер нь гэр бүлээ цаг зарцуулж чадчих гин үү? Одоо яг гүндээ хурлын гишүүн болоо сайд болохоор багассан. Тэгээд өдөрт үнэн бол тийм л байна. Тэгээд аль болох цаг зарцуулахыг хичээж. Тэгэхдээ тэгээд өглөө эрт гараад орой онцсон үед нь ороод тэгэл заримд энэ аав явцсан гэдсэн зургтэр ярьжлаа штэ гэсэн. Тийм. Тэгж хэлж байна. Танаа баг уу? Манай баг дунд ирэн тэгж тийм аав байгаа юм ер нь таарахгүй нэг 2 3 хоноод ч юм ачаалтай үед тэгдэг. Тэгэл сайдын хүүхдүүд ээж мэн ярина. Миний ээж нь амьд штэ гэж хэлдэг штэ. Өө одоо ээжтэй гэж уулзах завгүй нэ. Тэгээд угаасаа л нөхцөл тийм штэ бид нэр ингээл гараал орой унтцойнд очиод юм ярилтай биш. Тэгэл нэг бүр ингэж яриад за гэл тэгэл ээжрүүд хүмүүс ярьдэн шүү. Тийг ингээд тэгэхээр би өөртөө ч уулзахгүй байна гэл тэгэл тийм яриад л тэгэл. Аавтай нь одоо байгаа юу? Манай өнгөрцөө. Ерөн зүгээр бас аав ээжтэй ачийг хариулах юмсан гэж бодож явдаг л ах. Ер нь та бас аавгаа баярлуулж чадсан уу байгаа цагт нь? За мэрс сэрдэгчлээсэн баг та. Мэрс сэрдэг. Олон биш баха. Гэхдээ сургууль онд төгсөөл Mobicom-д нэгтлэн болоод нэг 160 мянгаар үлээд 140-оор цалин тогтвол. Тэгээд миний цалин ингээд тогтчлаа гэсэн чинь хөөх миний цалин 94 мянга штэ. Одоо тэгвэл энэ гэрийн юмыг чи шийдэх нэ шүү гэл ингээд тоглоом шиг л. Тэгтэл бас тэгтээ гоё бас тийм үг сонсохгүй. Тайл хэд хүүхдээ? 2 дахь. 2 дахь. Тэгэхээр ерөнхийдөө бол гэр бүлээ авч явах тал руугаа юугүй юу? За авч явах нь ч үгдээ бүгд өөрөө аваад явж байгаа. Тэгээд илүү нөгөө ажлын хүрээ сурсан юм хийсэн юм манай нэг жоохон арай илүү юм үтцсэн учраас зөвлөнө. Тэгэхээр түүнээс биш. Тэгээд нэг хөө хаа ингээд хамаахгүй тэгэл. Одоо ер нь зүгээр таны өөрийн одоо залуу хүн биш харьцангуй ер нь хувийн хобби сонирхол авьяас гэж байдаг чинь нуугдмал. Тань тийм дуугдмал авьяас байдаг. Нуугдмал одоо мэдгүй юм даа. За тийм их авьяастай биш ээ. Тэгээд худлаа хайртай. Урлаг, спорт одоо юм багхгүй. Тэгэхээр тулцсан юм зөв урлагаас бусд дээр бол яг ингээд сакс, макс, волейбол, хөлбөмбөг дээр очиж тэнд зөксөө тэг гэхээр нэг багийнхнаа нэг хоошин татчихгүй шиг нэгээд өксөн үргээ биелүүлээ л. Тэгээд багийн гишүүн бол байч тийм аа. Ус нутгийн дэвжээ юу? Тэрийг та уснаар бүхийн дэвжээ гэдэг. Та тэгэхээр бүхийн дэвжээг тэргүүлдэг болчлоо л гэж би харсан та. Тэгэхээр бүхэд их сонирхолтой юм а да. Одоо сонирхолтой шүү дээ үүрэг шүү дээ. Манай нутгийнхны одоо надад өгсөн үүрэг хариуцлага. Та өөрөө болоё гэж болоогүй юм байна тийм үү? Таныг болоё гэж болоогүй. Гэтэ тэгэл цаг хугацааны ирэхээр одоо ийм юм байд юм аа. Тэгээд одоо ингээд бүхийн галыг ингээд толгоолоод дээр нь одоо дандаа залуучууд байгаа. Тэгээд Монгол бүх бол Монгол хүний дархлаа. Бидний өв соёл гэтэл Монгол бүх дотор тэгээд увсыг хасч болохгүй. Нийтээрээ одоо алдаа гаргахгүйгээр амжилт гаргахыг л чиглүүлгүй хэрэгтэй л ажил. Одоо наадам ойртож байна. Тэгэхээр энэ жилийн наадам танаа нутгийн бөхчүүд хэр өнгөтэй байх бол та ер нь яаж харж байна? Бэлтгэлээ хийсэн л дүрлдэг л зарчим шүү дээ. Тийм л дээ. Ер нь та бас нэг бэлтгэл дээр нэг очиж чадаагүй. амжихгүй байна уу? Очиж амжаагүй. Өчигдөр өөрөө увсаас ирсэн. Тэгэл энэ бүтэнсэнд нэг очиндоо тэгээд бас гадаа тамилтайгаа. Тэгээд манай нутгийн чинь одоо бас харьцангуй залуу өндөр цолтонгуудтай бас олон залуу бөхчүүдтэй. Одоо ингээд хэрвээ нутгаас одоо наадамд төрөө бүх шалгарчих юм бол та бас нэг том шагнал бэлтгэл хэрэг гарах бах та. Энэ нь одоо
шагнал байг ер нь хаанаас яаж гаргадаг юм бэ? Танай нутгийнхан бас нэг тийм сантай юм а да таньдгийн ч юм уу. Тэгэл бүх гэл тэгэхээр одоо манай усынхан тэгээд бүгд эргэж харна штэ гэдэг шиг тэгээд одоо генд нь байгаа. Дэмжиж туслая. Тэгээд дээр нь Монголд жилдээ нэг болдог нэг талтай харгас наадам гэдэг харгас спорт гэдэг шүү дээ гадныхаа. 1024 бүх барилдуулчаад нэг ихнийгээ төрүүлэгдэг. Дунд нь одоо бас 2 3 гээд 3 дугаар байр нь олон байж болдгоо хідэн зүг барилдсан шүгийн дөрөв гэдэг гих мэтлээ яригдээ. Тэр нөхцлөөсөө үзээд ингээд харахаар одоо сэтгэл хөдлөл эмоц бас дотоод ихтгэл үнэмшлэрээ төрүүлж байгаа бол дэмжих ёстой гэж боддог. Тэгээ би өөрөө ч бас аймагасаа төрүүлж ирсэн бөхчүүдтэй бас дэмжиж байлж ирсэн. Тэрийг одоо нугах. Яг юу гэхээр олон залуучууд энэ хүн зүгээр байж байгаа төрөөг юм аа. Энэ олон давааны ард төсвөр хатуужлаараа гарсан юм а гэж хүмүүст урам өгдөг учраас энэ бол хүмүүсийн дотоод сэтгэлийг түүнээс биш одоо тэрэнд хэдвэх өстой сан байгуулаад ингэсэн юм бол байхгүй. Тэгээ нутгийн зөвлөлтөөр л хамтардаг шүү дээ. Ерөнхийдөө нутгийн зөвлөлийн гишүүд байна, сум сумынхан маань тэгэл хуваарлал ногцон даалгавраа биелүүлээ тэгэл байлчихдээ шүү. Түүнээс биш нэг ягаад гэдэг юм байдаг юм дуу. Одоо ингээд зуны дэлгэр цаг одоо нар буцаж эхэллээ. Гэхдээ бол ямар ч гэсэн 9 сар хүртэл нэг аялал жуулчлалын нэг эд одоо сезон улирал байна шүү дээ. Тэгэхээр ер нь жуулчдын тоог ер нь одоо дор хаяж нэг саяас 2 саяд хүргэнэ гэсэн зорилт тавьчихад байгаа. Энэ зорилтыг хэр зэрэг биелэх магадaltaй байна. Харьцангуй бидний хувьд бол магадлал өндөр. За. Биелэх. Олон бидэн дээр хүндрэлүүд байгаа. Наадам болохоор гол хэрүүл болдог юм аа. Стадиум аа. Тий. Суудлын хангалттай байдгүй. Дээр нь билет авах гэсэн чинь олддгүй. Тэгээ Монгол үгээр одоо чи үхээр би үх гэдэг шиг монголчуудынхаа билетийг хасаад гадаадынхандаа нэмээ гэхээр монголчуудаа хоош тавилаа гадныхнаагаа түлхүү үзлээ гэл ингээл стадиум маань тал нь хувь юмч. Тэгнь. Бид нар одоо шинэ нөхцөл рүү том стадионтой болох хэвээр. Гоё болох хэвээр. Гоё үзүүлбэр хийдэг болох хэвээр. Харьцангуй урлаг соёлынхан маань төлөвчлээ. Одоо биднэрт байр савны л хүндрэлүүд байна. Маргаалсан одоо жуулчд үзэхээр байгалийн түүхийн музей гэдэг асуудал байна. Том урлагийн театртай болох асуудал байна. Жуулчд ирж байна. Ирээд мөнгө өрж чадахгүй буцаж байна. Үзэх юм алгах, явах юм алгах. Тэгээ авж л байна л да. Гэхдээ нөгөө сэтгэлд нь нийцсэн олон төрлийн бид сонголт өөр сонголтыг бий болгох хэрэгтэй. Энэ үрээндээ бас энэ жил бид нар хар хорин нэг задгай театр байгуулах гэдэг их үсгийн орон нутг руу шилжүүлчихэд байна. Хар хоринд очсон жуулчд зориулсан урлагийн номыг үздэг болохоор цааш тэрэлжид байгуулагдах хэрэгтэй. Театр музей дагсан тэрэн дээр илүү их орлого олдог тэр хэсгийг бас дэмжиж ажиллах хэрэгтэй гэж ажиллаж байна. Одоо жуулчд ирж очих гэхээр одоо ингээд агаарын нислэг одоо дэндүү цөөхөн байна, үнэ нь үнэтэй байна гэдэг асуудал шүү дээ. Энийг тэгээ яаж зохицуулах вэ? За одоо юм учраас агаарын тээврэл либералчлалгаа зам тээврийн хөгжлийн одоо сайдуудтайгаа яриад ойлголцож төрсөн. Эхнийх нь одоо ASEAN Airlines одоо Солонгосоос 7 сарын ихээр нисэн. Тэр бол бас гол жуулчдыг бас авчрах хаа болно. Turkish Airlines Istanbul Улаанбаатарын шууд нислэгийг бас одоо тохирчоод одоо удахгүй одоо графикын ороод өдөр нь тодорхойлоод нисэж эхлэх баг. За Казахстан Искат гэдээ нисэж байгаа. Тэгээ цаашд бас Монголын авиа компаниуд маань бас одоо Казахстан Новосибирск руу хувийн компаниуд нисдэг болж ингэж гарцаа нэмэгдүүлэх гэж байгаа. Энэ дээр нөр бидний хэлээд байгаа агаар дэмжлэг тусалцаа маань урт хугацаанд бид хөтөлбөрөө батлаад явчих юм бол хин энэ бизнесийг тодорхой болчдөг учраас бодлогоор дэмжигээд аялал жуулчлалын одоо бодлогоо улсын хурлаар батлуулахаар ингээд ажлууд маань урагшлаад явж байгаа. Өнгөрсөн жил чинь та бас нэг баахан ногоон шагналууд аваад байсан үгүй юу? Тэгээ би таныг ер нь яг гадна талтаа бол нэлээд яг үнэлэгдэж байгаа юм байна. Дотроо жоохон ингээд нөгөө янз бүрийн иргэний нэгэн байгууллагуудаас ч юм уу шүүмжлэлт өртөд исэн шүү дээ. Тэгэхээр энэ бол би түрүү хэлсэн байгаль орчин аялал жуулчлалын яамд би эрэхтэй хандлагын өөрчлөлт гэдэг хүрээтэй л ирсэн. Ерөнхийдөө бүх салбарт байгаа хүндрэл байна уу байна. Гэхдээ аль өнцгөөс юмыг харж аль өнцгөөс шүүмжлэхээс болж байна. Гэтэл одоо би болсон хүндрэлийн ямар ч гэсэн төссөн мөнгө гэдэг ингээд засч өөрчлөж болох байхаа. Гэтэл ирээдүйд би бол хүндрэлээ би бууруулахгүй бол илүү их мөнгөөр энэ хүндрэлийг засах гэж зовлон болно. Тийм учраас ирээдүй буюу хүүхэд залуучуудад чиглэсэн ногоон паспорт аянг санаачилсан. Тэгээд их ахлах ангийн одоо Ерөнхий улсын сургуулийн ахлах ангийн сурагч нарт
одоо ногоон басууд аян нэвтрүүлээд инээд усаа хэмнээд тогоо хэмнээд батарейныхаа хаягдлыг цуглуулад бал дэвтрээ дуустал хэрэглээд хуучин хувцас дүү нөртөө өгөөд нэг бол хуучин хувцасаар одоо тор хийх гих мэтлийн олон санаачлага гарга байгаль дээлтэй аял хогоо ялгадаг бол гэсэн ерөнхий концепц манийний. Тэгээд энийг нийтдээ Монгол улсын одоо 778 ерөнхий улсын сургууль 150 гаруй мянган хүүхдэд энийг хүргэсэн бид нар. Тэгээд одоо тэр яриад байгаа дэлхийн ногоон байгууллагаас одоо хамгийн одоо сайн санаачлаг гэдгээр л тэр ногоон алим гэдэг шагнал өгсөн юм л та боддог. Бага зардлаар олон хүнд хүрчээ. Тэгээд тусдаа яригддаг юмыг нэг дор болгож ингэж нэг ногоон багсрт гэдэг аян бий болгох санаачилжээ гэдгээр өгсөн. За ингээд бидний ярилцлага үгээр өндөрлөж байна. Ингээд бидний урилгыг хүлээж авч илэрхүү сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа. Тэгэхээр ерөн зүгээр байгаль орчныг хамгаалах гэдэг асуудал бол одоо дэлхийн нийтийн доктортой хөгжлийн гол үндсэн одоо суур болчиход байгаа энэ асуудал дээр бас танаа ям гол бодлогоо барьж бас тодорхой хуулиудыг хэрэгжүүлэх тал дээр бас нэлээд хариуцлагатай ажиллаарай гэж хүсье. Ер нь бол одоо хүний нутгаас жаргал ирэхээр өөрийн нутгаа диважин болгоо гэдэг энэ одоо манай эртний өвгөд эдсийн үг байдаг. Тэгэхээр энэ одоо үгийг хэрэгжүүлэхэд ч гэсэн таны хувьд бас нэлээд сэтгэл гаргаж ажиллаарай гэж хүсье. Ингээд таны цаашдын ажил амжилт хүсье. За баярлалаа. За манай энэ удаагийн ам нэвэл зочны ярилцлагаар байгаль орчин аялал жуулчлалын сайд Цэрэнбат оролцлоо. Анхаарлаа тавьсан өсөж таханд баярлалаа.